гараараа сэлж орсон хүмүүс хизээж эргэж ирээгүй мэн. 2 минутын дотор биеийн эсүүд олноороо үхэж эхэлнэ. 5 минутын дотор үхэх аюултай. Энд амьдардаг овгийнхан болохоор үүнийг бурхан уурлаж бүтээсэн газар гэж дууддаг юм байна. Бодоод үзлээ хэдүүл очих юм бол 50 минут тэсээд л ерөөсөө амьд гарах боломжгүй юм шүү дээ. Нуурын ус нь болохоор 91 градус хүртэл халддаг учраас орох юм бол бараг хүлтэл адилхан байдаг. Акул, совдон акул, алах акул, бух акул, 50 гаруй хөлөг онгоц, 20 гаруй онгоц ямар ч уул мөргүй алга болсон гэх баримт байдаг. Ийшээ бол хүн бүр зүглээч хэрэггүй. За, hello guys. Дараа шимжлэлтэй тавтан морил. За, энэ удаагийн дугаар хэдүүлээ яах вэ гэхээр сар шинийн баярыг тохиолдолон онцгой дугаарыг хүргэж байна. Тэгээд маш олон хүмүүс намайг өмнөх бичлэгийн маань part 2-ыг хийж өгөөч гэсэн саналууд бол маш их ирсэн. Тийм учраас та бүдэ хүсэлтээр дэлхийд дээр хизээч очихгүй хамгийн аимшигтай газрын талаар part 2-ыг хүргэж байна. Тэгээд жоохон ханиад турцсан нэг сая ярьж хат дундаа бас жоохон шулгамж ирсэн бол бас өршөөрөө. За, part 2 дээр гэх юм бол нэг дээр гарснаас бол шал өөр маш хачиргалтай эвгүй газруудын талаар хамтаа үзэх болно. Ийшээ бүрхэн очрон битэл бүр сүдрэж үзүүлж болохгүй аимшигтай газруудын хамтаа мэдж байгаа болно. Бичлэгээс өмнө та лайк дараагүй, лайк дараад, subscribe дараагүй, subscribe дарж дэмжихэд битэн мартаарай. Энэ дугаарыг бэлдэн хүргэж байгаа юм шүү. Намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Хамтаа бичлэгэндээ урцгаая. Дэлхийд дээр хязгаарч болохгүй аимшигтай газрууд. 1. 1500 миль урттай 44 миль өргөн дотор нь аимшигтай амьтан байдаг газар гэж та сонсч байна. Энэ бол Марианы хонхор. Өмнөд номхон далайд Хавайн Филиппийн хооронд орших энэхүү хавирган сар хэлбэртэй хонхор нь дэлхийн хамгийн гүн цэг юм. Далайн ёроолоос 11 км гүн рүү сунан тогтсон энэ газар нь Эвересттэй оргилогч бүхэлдэн залгих хэмжээтэй. Ямар нэгэн байдлаар Эверестийг энд хаявал оргил нь далайн ёроолоос 7000 фунт үлдэнэ. Энэ бол ёроолгүй хангал гэж тооцогдсон. Мөн дээрээс нь энэхүү Марианы хонхор гэдэг нэртэй энэ газар нь үхлийн аюултай харанхуй ертөнцөөр ирэхэд бас зарим хүмүүс ярьд юм байна. Яг л гэхээр ерөөсөө гэрэл нэвтэрдэггүй дотор нь бүр түнэр харанхуй байдаг. Температур нь мөстэй адилхан ердөө хитгэн хэмээн дулаантай. Даралт нь хуурай газрынхаас бүр 1000 дахин илүү. 1 инч квадрат тутамд 8 тонн даралттай учраас эрв шумбагш онгоцгүй буул бидэх бүх хий хүүдийг агшран зур шахагдаж хүний уушгч хүртэл ажиллах боломжгүй болох юм. Тэгээ нэг хачиргалтай юм юу вэ гэхээр энэ хонхорлоо гараараа сэлж орсон хүмүүс хизээж эргэж ирээгүй юм байна. Гэтэ энэ хонхорт юу байж болох вэ? Түнэр харанхуй гэхээр мэдээж амьтнууд бол байж лагаа. Мөн дээрээс нь маш их даралттай, маш их гүн учраас хүн ороод бол яагаад амьд гарахгүй нь бол ойлгомжтой юм. Мөн дээрээс нь дэлхийд дээр маш аимшигтай маш олон хонхор байдаг юм байна. Great Blue Hole гэдэг нэртэй бас хонхор байдаг юм. Тэр нь болохоор 407 фунт гүн сансраас хүртэл харагддаг. 14,000 жилийн өмнө шохон чулуу агуу байсан ч далайн түвшин нэмэгдэж авруу том усан нөх болсон юм байна. Жуулчдын очих дуртай газар боловч усны доорх хүчтэй урсгал дацдан гүн рүү унах аюултай. Дотор нь бүр янз бүрийн акулууд байдаг. Карибын акул, совдон акул, алах акул, бух акул, хар үзүрт акул гэх мэтчлэн. Дахиад нэг хонхор нь юу гэхээр мэрийн уурхай Орсын үхлийн аюултай тийм нөхөд юм байна. 1700 фунт гүн дэлхийн хамгийн том алмасны ил уурхай 2019 онд асар хэмжээний усны нэвчил болж энэ 100 гаруй олимпийн хэмжээтэй усан сан дүүрэгтээ тэнцсэн. Яг маш сонирхолтой энэ нөхөр нисэх хонгоц орохыг хатуу хоригдсон юм байна. Учир нь гүнээс гарах одоо дулаан агаар, гадаргын хөтөн агаарын зөрүүгээр хүчтэй эргүүлэг үүсэж нисдэг тэргийг татах магадaltaй юм байна. Тэгэхээр дэлхийд дээр эдгээр хонхорууд бол үнэхээр аюултай юм байна. Ийшээ бол хүн бүр зүглээч хэрэггүй. Хэрвээ та өөрийгөө харахыг хүссэн бол Google ерөөдөө Maps-аар л ерөөдөө харах боломжтой байна. Дэлхийд дээр хязгаарч болохгүй аимшигтай газрууд. 2. Атлантын далай хойд засгийн бас хачиргалтай газар байдаг юм байна. 16 дугаар зуунд Португалийн далайчид энэ газрыг Тамийн хаалга гэж нэрлэдэг байсан. Энд амьдардаг овгийнхан болохоор үүнийг бурхан уурлаж бүтээсэн газар гэж дууддаг юм байна. Харин өнөөдөр болохоор хүмүүс болохоор араг ясан эрэг гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр энэ нэрнээс харах юм бол энэ бол энгийн нэгэн эрэг биш болж тарж байна. Ерөнхийдөө бол амьд үлдэх боломжгүй цөл гэж нэрлэдэг юм байна. Араг ясан эрэг нь Намибын цөлийн нэг хэсэг бөгөөд энд уух ус олох бараг боломжгүй. Далайн хажууд байсан ч гэсэн усгүйгээс болж амь насаа алдах эрсдэлтэй. Мөн дээрс нь цөл дотор аимшигтай махчин загсууд амьдардаг. Цөлийн арслангууд, генүүд, партнууд чонон залбин нохот зэрэг амьтад бол энэ зүгээр нэг амьдардаг. Тэд бүр ангуучлахад бэлэн бичдэг. Хэрвээ сайдар ажиллах юм бол тэдний оолз болсон амьтдын цайрсан араг яснууд нь ил тунд хөглөж байдаг юм байна. Араг ясан эргийг ингээ эргээр явах юм бол 1000 гаруй одоо хөлөг онгоцод ойролцоо газрууд нэг сүрсэг харагдах юм байна. Тэгэхээр энэ эргийн ус нь бол үнэхээр аюултай байна. Мөн дээрээс маш хүчтэй урсгалтай. Далайн ёроолд нуусан хаднууд ихтэй. Өтгөн манан хүчтэй салхи эдгээрийн улмаас хөлөг онгоцод бол хэдэн зуун жилийн турш хад зохион зохигдож элсэнд болгогдсон юм байна. За тэгэхээр хэдүүлээ төсөөлөд үзэл дадаад ингээд хөлөг онгоцоос одоо ингээд амьд гарлаа гэх юм бол энд бол уух ус бол байхгүй. Тэг мөн дээрээс аимштай махчин амьтад бол энд байдаг. Миний хувьд бол ийшээ бол очиод зөвлөгч бол хэрэг алга. Дэлхийд дээр хязгаарч болохгүй аимштай газрууд. 3. Зарим нуурууд нь хүний амийг хүртэл авч чадна гэвэл тайлбарлахгүй.
Carriage гэдэг нуур нь болохоор үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг боловч таны амийг бол нэгэн цагийн дотор авах боломжтой байна. 1951-ээс 1953 оны хооронд Зөвлөлт холбоот улс энэ нууранд цөмийн хаягдлыг олон нууранд хайсан байна. Ойролцоох мяг хэмээх цөмийн хаягдлын үйлдвэрээс гарсан радиоактив бодис нуурыг маш хортой болгожээ. 1990-ад онд хийсэн хэмжилтээр нуурын цацраг ялгаруул цагт 5.6 цэвэрт хүрч байсан нь 70 минутын дотор хүнийг үхэлд хүрэх аюултай хэмжээнд тооцогдсон байна. Бодоод үзлээ хэдүүл очих юм бол 50 минут дэлсээд л ерөөсөө амьд гарах боломжгүй юм шүү дээ. 2015 он нуурын бетонцсон боловч ойролцоогоор 1 тэрбум галлон усны нөөц цацраг бодисыг хоригдсон байсан. Үүний улмаас Челябинск мужид цусны хорт хавдраар өвчлсөн хүн 41% өсчээ. Үүн дээрээс хүн орох юм бол бүр өндөгшөж санагдах хэмжээнд маш том аюултай усны нуур байд юм байна. Доминика улсын Монт Планс бетон үндэсний цэцэрлэгт хүрээлэндэх буцаж буй нуур нь тэр хамгийн хацгалтай нууруудын бол нэг. Энэ нуур нь үүндээ газар доорх магмагийн халдтаас үүдэн уурчиж буй усан сан юм байна. Нуурын ус нь болохоор 91 градус хүртэл халдаг учраас орох юм бол баруун хүлтэл адилхан байдаг. 91 градус гэхээр ус 100 градус буцалдаг. Нуурын ус нь болохоор тасралтгүй уур болон хий ялгаруулдаг учраас хүний бие бол ягаад ийшээ оролт хийхгүй юм бэ? Тэгэхээр тэр хязгаарч болохгүй аимшигтай газрууд. 4. Энэ үйл таних гарын чулуу шиг харагдах бөөгнөрлөл нь зааны хөл хэмээн нэрлэгддэг бөгөөд хүн төрөлхтний түүхэнд хамгийн том цөмүүдийн сүрлийн нэг юм байна. Энэ нь болохоор Чернобылийн ослын төвд оршд юм байна. 1986 оны 4-р сарын 26-нд Украин дахь Чернобылийн атом цэглэгааны станц 4-р реактор дэлбэрч асар их хэмжээний цацраг идэх байдаас агаарч тархсан. Цацраг шивээ төрөл мэдэгдсэн бөгөөд мянган хавтгайн дур үлжин мэйл бүс утгийг амьдрах боломжгүй Чернобылийн хортой бүс болгон тогтоосон байна. Өнөөдөр хязгаарлагдмал аялал хийх боломжтой ч энэ сүрлийн хамгийн аюултай хэсэг болох зааны хөл рүү очихыг хатуу хоригддаг. Зааны хөл нь болохоор хүн очиж болохгүй хамгийн их цацргийн бөөгнөрлөх байдаг газар юм байна. Энэ нь кром гих цацраг идэвхт хайлмал бодис байдаг бөгөөд реакторын турш болон хайлсан металл халдснаас бол үүссэн. 2019 онд Чернобылийн реакторын хамгаалах ганц бүтцийг барьж тус бүтээн байгуулалтын эрх чөлөөний хөшөөнөөс шүрлэн айгүй өндөр баригдсан байна. Хэрэв та ган бүтцийн гадна байвал аюул багтай боловч дотор нь орох юм бол 30 секундын дотор толгой эргэж дотор мухааран 2 минутын дотор биеийн эсүүд олноороо үхэж эхэлнэ. 5 минутын дотор үхэх аюултай. Тиймээс энэ аюултай газар хамаагүй ойртохгүй байх нь хамгийн ухаалаг сонголт болох юм байна. Дэлхийд дээр хязгаарч болохгүй аимшигтай газрууд. 5. Аимшиг далайн мангасууд хар хуу, үхлийн хар шуурга их мэтлэн хүмүүст бол төсөөлөгддөг. Олон хүмүүс Америк нэгдсэн улсын Miami, Бермудын арал, Puerto Rico 3 цэгийн хооронд оршихын бүсийг хацралтай алга бололтын төв гэж бол нэрлэдэг. 50 гаруй хөлөг онгоц, 20 гаруй онгоц ямар ч уул мөргүй алга болсон гэх баримт байдаг. Та нар бодоод үзлээ 50 хөлөг онгоц 20 агаарын онгоц иш очоод алга болсон гэхээр энэ бол яавч зүгээр газар бол биш ээ. Бермудын гурван далайн нууц бүсүү эсвэл ердийн цаг агаарын үзэгдэл үү. Тэгэхээр олон жилийн турш маш хацралтай тайлбарууд бол гарч ирсэн байсан. Хүн зэлэдэг аврал там хар хөө эсвэл хар гарын хөлөө онгоцуудын тотлогоо, Атлантын алдагдсан хотын нууцлаа технологи, шизлэг ухаачид бол юу гэж тайлбарсан гэхээр Бермудын гурвалж нь ердийн бус цаг агаарын уур амьсгалтай газар гэж өрхөд хэлсэн байна. Энд яг юу болдог вэ гэхээр нэгтгэн нь болохоор цагаан шуурга, энэ нь болохоор гинэт гарч ирдэг. Хүчтэй далайн шуургаг бол хэлдэг. Хоёрт нь болохоор усан хар салхинд бол болдог. Далаа дээр хар хуу мэд эргэлздэг аюултай үзэгдэл юм байна. Эдгээр шуурга нь олон онгоцын чиглэлийг гажуудуулж осол аварт хүргэсэн. Бермудын гурван дэлхийн хамгийн завгүй далайн замуудын нэг тул олон осолын гардаг гайхах зүйл бол биш юм байна. Гэхдээ Бермудын гурванаас илүү үхлийн аюултай нэгэн усан бүс байд юм байна. Болтоны стрит дэлхийн хамгийн үхлийн аюултай голын хэсэг. Тэгэхээр энэ Болтоны стрит гэдэг энэ газар нь болохоор дэлхийн хамгийн аюултай урсгалуудын нэг гэж тооцогддог. Энэ нь болохоор ердөө гол биш. Энэ нь болохоор Йоркширт нутгийн 65 милийн турш урсдаг Wharf голын нэг хэсэг. Гол Болтон хүрэх үед өргөн нь 30 фунтаас ердөө 6 фунт хүртэл арьст юм байна. Бүх илүүдэл ус газар доорх агуй гүн хонглуудаар дамжин урсдаг урсгалтай. Хэрэг хүн тэнцвэрээ алдаж унах юм бол урсгал нь газар доорх хонглоо бол татаж урсгадаг. Мөн дээрээс хин ч энэ урсгал руу унаад амьд гарсан түүх бол байдаг юм байна. Тэгэхээр Бермудын гурвалжин болон Болтоны стрит гэдэг энэ хоёр газрыг яг аль нь хамгийн аюултай вэ? Шинжлэх ухааны үүднээс харах юм бол та Бермудын гурвалжинд хөвөх юм бол илүү аюулгүй байж мэдэх юм байна. Учир нь Болтоны стрит бол үнэхээр хэрцгий хүний амийг ч авч бодох чадвартай урсгал. Тиймээс далайн гүнээс илүү энгийн нэг жижигхэн голцсондоо хүний амийг ч авах хамгийн том аюултай гэдгийг бид бүхэн үнэхээр санах хэрэгтэй юм. За тэгэхээр энэхүү дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Хэрэг таалагдсан бол лайк дараад subscribe дарахаа битэн батараа. Бас дараагийн контентоор имжлээ илүү их сонирхолтой контентыг хүргэх болно. Тэгээ жоохон ханиад хүрсэн ярьж хат дундаа жоохон шулгамж ирсэн бол бас өршөөрэй. Та бүхэн дараагийн контентоо ямар контент үзэх хүсэж байна та коммент дээр бас бичиж үлдээгээ битэн батараа. Өнөөдөр сайхан шилжээрэй guys.